Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Усан шалгалтаа өгөхөөр бэлдэж байгаа 5 дахь ангийн сурагчтай болон багш нартаа эцэгчтэй зориулсан сахам хүчит маань үргэлжилсэн хэмээр байгаа шүү. За ингээд өнөөдрийн хичээлээр багш нь байгаль этгээгээ хайрлая гэдэг хичээлийг танилцуулъя. Байгаль этгээгээ хайрлая. Их өдийн наран эс дээрээс туунаад хүн амьтангүй сүүдэр барадан ахилна. Дашгүй найзуудтайгаа усан чумхаар гол явлаа. Удалгүй өвөө үнийг хардаа гэсээр хойнд хийсэн жарахануудаа үзүүлв. Тэгээд өвөөдөө голын ирэг дээр бэлгэн ажил явагдаж байна. Тэнд байгаа дотоод усан зөндөө жарахаа байна. Гэхэд өвөө нь идэхгүй байж энэ олон жарахааг барьж яах гэв? Ямар задарсан дархивэ чи гэж дуугаа андэрсгэн түүнийг зэмлэв. Удалгүй өвөө нь наадуула хаанаас барив? Өвөөдөө заагаад л гэж ташид хэллээ. Даш өвөөгөө дагуулan дотоод усан дээр ирэв. Голын эргээр 70 мянга барилгын ажил эхлээд эд бижигнэж байлаа. Голын усыг хааснаас болж дотоод үссэн ба дотор нь өш төчнөөн загас харагдана. Миний хүү гэрээсээ загасны тороо аваад ир гэд өвөө нь ханцуугаан шамлан оров. Гэхдээ эн чин олон загас байна шүү дээ. Нэг өдөр амжихгүй. Тэгтээ тэргүй удахгүй өөхөх юм чин орхичхооч гэж ташиг хэлтэл өвөөгийн дуу дахин өндөрсөж тэгвэл чамайг нэг өдөр юм идэхгүй бай гэд хаяад явчихвал чи яах вэ гэхэд гэхдээ би загас биш юм чин загасч бай хүнч бай адилхан амтай эдгийн тулд барих харсаар байж өгвөл хоёр чин өөр гэж өвөө учирлан хэллээ. Даш дуртай дургүй торнодгүй лээ. Тэр хоёр өдөржингөө загас шүүрдэн гол руу буцаан хийв. Загас маш их байсан болохоор дуусгашин жалгаа. Жирийн үед нуруу нь өдөөдгөө сууж явдаг. Өвөөд нь загас шүүрдэн тоглоцох нь их л хэцүү байгаа бололтой. Даш өвөөдөө тусалж загасыг зөвлөцөв. Даш өвөөдөө туслах тусам загас юм чин өгсөн чи яах вэ гэж бодож байсан бодол нь алга болов. Нэг мэдгэд загаснуудад хандан аливэ цутаарай хуурдал гэж байлаа. 2 хоногийн дараа дотоод усан загас үсгэх юм болов. Бүгд 9 минут голын усанд оржээ. Загасыг олноор нь барьж болохгүй. Түүнийг хамгаалж үржүүлэх хэрэгтэй. Тэгж байж л байгаль баян бид хоолтой байна гэсэн өвөөгийн сургаал үнэн байлаа. Байгаль дэлхийгийн хайрлая. За хүүхдүүд маань даалгавраа унших ихээ уншсныхаа дараа уншиж ойлгох даалгаврыг хийж үздэг. За нэгт нь даш туранд явах болсон учрыг эхийн эхлэл хэсгээс олж бичээрэй. 2 онооны даалгавар байгаа. За голын усыг хааснаас болж дотоод үссэн ба дотор нь өш төчнөөн загас харагдана. Загасыг аврахын тулд өвөө нь торнд явуулсан. За хоёрт нь эхийн үйл явдал ямар удирдал болж байна вэ? 1 онооны даалгавар. За эхийн үйл явдал зуны удирдалд олж байна. За энэ дэр хүүхдүүд маань 100 гэж товчиж бичихгүй болж байгаа зуны удирдал гэдэг бүтэн өгүүлбэрийг бичгийг дараа. За 2-ын Б. Хариултаа батлах жишээ өгүүлбэр 2-ыг эхээс олж бичээрэй. За зуны удирдал гэдгийг батлахын тулд ямар үйл хөдлөл болж байна гэдгийг бичнэ. Их өдийн наран ихс дээрээс тунууд амтангүй сүүдэр бараадан ахилна. Дашгүй найзуудтайгаа усан чумгаар гол явлаа. За уншснаа ойлгох даалгавар 3. Ихээс өвөөгийн хэлсэн үгийг чухал гэж үсний ялгам бичээрэй. Загас шүүрдэн гол руу буцаан хийв. Загасыг олноор нь бич болохгүй. Түүнийг хамгаалж өгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж л байгаль баян бид хоолтой байна. За 3-ын Б. Өвөөгийн хийсэн үйлийг зан сайн муу үйлийг аль нь болохыг дүгнэн бичээрэй. За өвөөгийн хийсэн үйл бол зөв үү? Ан амтны ургамал усаа хамгаалж үржүүлэх хэрэгтэй. Тэгж байж л байгаль баян бид хоолтой байна. Байгаль дэлхийгээ хайрлая гэсэн санааг илтгэж байна. За 4-р даалгавар буюу уншснаа бүтээлж ойлгох даалгавар 4. Хүснэгдэд дашийн зан чанарыг өөрчлөлтийг дүгнэн бичээрэй. За энэ маань 4 онооны даалгавар байгаа. За эхлэл хэсэгт ямар зан чанартай байсан бэ? За ан амьтныг хайрлан хамгаалахыг мэддэггүй залхуу амжхан замтай байсан бол төгсгөл хэсэгт
Ухаан ойлгосон амьтныг хайрлж хамгаалах ёстойг мэддэг болсон. Яагаад өөрчлөгдөх болсон бэ? Даш өвгөөдөө туслах тусам загас эмчин өгсөн ч яах вэ гэж бодож исэн бодол нь алга болсон. Өвгөө нь гаруулж ойлгуулсан учраас өөрчлөгдсөн. За 5. Эхийн төсөл хэсгээс гол санааг илэрхийлэх өгүүлбэрийг олж бичээд яагаад өгүүлбэрийг сонгосноо өөрийн үгээр тайлбарлан бичээрэй. За өөрийнхөө үгийг дэлгэрүүлэн тайлбарлан бичнэ шүү. Багш нь зүгээр санаа. Окей. За загсыг олноор нь байж болохгүй. Түүнийг хамгаалж үржүүлэх хэрэгтэй. Тэгж байж байгаль баян бид хоолтой байна гэсэн өвөөгөө сургал үнэн байлаа. Тиймээс бүдөрөг байгаль хөдлөлтийгээ хайрлая гэсэн санааг илэрхийлэн бичнэ. За хөгжлөлтөө зуны амралт буюу зохион найруулалт бичих даалгавар маань дангаараа 15 онооны даалгавар байгаа. За энэ удаагийн зохион найруулалт бичих даалгаврын сэдэв маань хөгжлөлтөө зуны амралт. За энэ сэдвээр 100-аас 120 үгэнд багтаан найруулалт бичнэ. Бичгтээ эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг гаргаж бичнэ. За эхлэл хэсэгтээ үйл явдлаа өрнөсөн орчныг төрслөн бичнэ. За гол хэсэгтээ өөр тохиолдсон болон болсон явдлуудыг бичиж болно. За төгсгөл хэсэгтээ өөр тохиолдсон явдлаар дамжуулан бусдад ямар ч сургамж санаа өгч болох вэ гэдгийг гаргаж бичнэ. За зохион найруулалт бичих даалгавар маань 50 дахь шаардлагыг сэдэв ба зорилго. Сэдэв ба зорилго хоёр маань хоорондоо нийлж байгаа юм бол 3 оноо. За жишээ нь хөгжлөлтөө зуны амралт гэдэг сэдвээр бичих гэж байгаа санаа зорилготойгоо нийлүүлж чадсан тохиолдолд 3 оноо өгнө гэсэн. За бүтэц зохион найруулалт бичиж байгаа сэдэв маань эхлэл, гол, төгсгөл гэсэн 3 бүтцийг гурвуулыг нь агуулсан байх ёстой. За үг сонголт сэдвийн хүрээнд үгийг чөлөөтэй сонгож зөв хэрэглэсэн тохиолдолд 2 оноо. За зөв бичгийн дүрмийн алдаа 5 оноо. За ямар ч дүрмийн алдаа гаргаагүй бол 5 оноо авна л гэсэн. За маш цэвэрхэн бичсэн тохиолдолд зөв сайхан гаргастай хичээнгүй бичсэн тохиолдолд 2 оноо авна гэсэн. За ингээд сурагчтай болон багш нартай эцэгчүүдтэй амжилт хүсье.